Хай манайхаа. За өнөөдөр бүгдээрээ C хэлэн дэх оператор буюу үйлдэлүүдийн талаар авч үзнэ. За оператор гэдэг байгаа нь бид нэр тодорхой нэг хөвсгчүүдээр хийгддэг үйлдэлүүдээ гэсэн үг. Бид нэр өмнөх хичээлүүдээр аль хэдийн операторыг ашигласан байгаа. За C хэлэн дээр операторууд маань тодорхой нэг 5 бүлэгт хуваагдаж байна. За арифметик үйлдэл буюу одоо математикийг нэмэх хасах, үржих хуваах. За инкремент нь болохоор хөвсгчийг нэмэгдэж хасагддаг ийм үйлдэл хийдэг. За assignment нь болохоор тодорхой хөвсгчид утга оноох төрлийн үйлдэлүүд байгаа. За relational нь болохоор тодорхой хөвсгчүүдийн хооронд нь харьцуулдаг. За сүүлийнх нь логик буюу хооронд нь ийм логик харьцуултыг хийдэг ийм бүлэг үйлдэлүүд байдаг. За бүгдээ жишээн дээрээ шууд харчээ. За хамгийн ихнийх нь arithmetic үйлдэлүүд. За эдгээр бол бид нэр өмнө ашигласан нэмэх хасах, үржих, хуваах гэсэн үйлдэлүүд байна. За програмаа харах юм бол биднэрт A, B, C гэсэн 3 хувьсагч байна. А, B дээр бид нэр утгаа оноогоод өгсөн. А, C дээр бол C хувьсагчтай утгаа оноож өгөөгүй. За дараагийн 2 код нь болохоор за A хувьсагч болон B хувьсагчийн утгыг шууд printf командыг ашиглаж консолоор хэвлэж байна. За мэдээж энэ хувьд x-ний оронд A хувьсагчийн утга, за доотлон байдал B хувьсагчийн утга маань энэ хувьдыг оронд орох хэвээр. За int хувьсагчууд маань int төрөлтэй учраас D гэж бичиж байгааг бас манайхан санаж байгаа. Хэрэв хувьсагч маань float төрөлтэй байх мод бид нэр D-ийн оронд хувь F гэж бичдэг. За доошлоо. За энэ хоёр хувьсагчдэр бид нэр arithmetic үйлдэлүүдийг гүйцэтгэх нь хийгээд гарсан үр дүнг бид нэр C гэсэн хувьсагчтай хадгална. За дараа нь үр дүнгээ буюу тухайн тэр C хувьсагчийнхаа үр дүнг хэвлэж харуулж байна гэсэн үг. За хамгийн ихнийх нь нэмсэн үйлдэл байна. Дараа нь хассан байна, үржсэн байна, хуваасан байна. Харин нэг хувьтай нэг үйлдэл ороод ирлээ те. Энэ яадаг вэ гэхээр тухайн А гэсэн хувьсагчийг Б хувьсагчид хуваагаад үлдсэн үлдэгдлийг нь буцаачдаг гэсэн үг. Тэгэхээр А-г Б-д хуваагаад үлдсэн үлдэгдэл маань C хувьсагчид маань оноогдох нэ гэсэн үг. За А-г Б-д хуваасан үлдэгдэл. За ажиглуулаад шууд харчаа. А маань 9, Б маань 4 байгаа тийм. За А Б-ийн хэлбэр 13, А-гаас Б-гээс 5, үржүүр нь 36, хуваад нь 2. Одоо харин А-г Б-д хуваагаад үлдсэн үлдэгдэл нь 1. 9-ийг 4-т хуваагаад 2 бүхэл гарна. Тэгээд цаанаа 1 үлдэж байгаа. Тэгэхээр тухайн үлдэгдлийг өгдөг оператор бол энэ хувийн тэмдэг багна. Тэгэхээр энэ бас их ашигладаг. За arithmetic үйлдэл бол амархан байлаа. За дараачих нь increment operator гэж байна те. Үүнийг бас unary operator гэж нэрлэдэг. За бид нар сая arithmetic үйлдэлийг операторыг харах юм бол тодорхой хоёр хувьсагчийн хооронд тодорхой үйлдэл хийж исэн бол энэ unary operator бол зөвхөн ганц хувьсагч дээр л үйлдэл хийдэг. За энэ ч бол ашигласан байна те. За бидэнд A, B гэсэн int төрөлтэй хоёр хувьсагч, C, D гэсэн float төрөлтэй хоёр хувьсагч. За бүгд нь нотог оноогод өгсөн байна. За бид нар printf командын дотроо шууд үйлдэлээ дуудаад ашигласан байна те. A хувьсагчийн урд 2 шиг нэмэх дарааллаад бичсэн байна. B-ийн урд 2 хасах. За C-ийн урд байдал 2 нэмэх, 2 хасах. За ерөнхийдөө 2 нэмэх маань тухайн энэ хувьсагчийн утгыг нэгээр л нэмэгдүүлдэг юм үйлдэл таа. Хасах нь эсрэгээрээ тухайн хувьсагчийн утгыг нэгээр л хорогдуулдаг. Ердөө л ингэж болоо. За ажиглаад харах юм бол за A маань 10, B маань 100 байсан шүү. Тэгэхээр бид нэр A-га нэгээр нэмэгдүүлээд printf хийсэн. Тэгэхээр 10 нэгээр нэмлээ 11. Харин B маань 100 байсан нэгээр хорогдуулаад хэвлсэн 99 боллоо. За float төрөлтэй буюу бутгай тоон дээр муу адил 10.5 гэсэн тоог бид нэгээр нэмэгдүүлсэн 11.5 болсон. 100.5-ыг нэгээр хорогдуулсан 99.5. За энэ бол increment хийдэг оператор үйлдэлүүд. Ерөнхийдөө за нэг энэ бичиглэлийн цаана юу байгаа вэ гэхээр ердөө л А тэнцүү А дээр нэмдэг нь нэг гэсэн ерөнхийдөө энэ бичиглэлийг л илүү хэлбэраар ингэж бичдэг гэсэн. За энийг тайлбарлах юм бол А хувьсагчийн одоогийн утган дээр нэгийг нэмэнгүүтээ гарсан урд утгыг Ад нь буцаагаад олгоно. Ийм үйлдэл хийж байгаа гэсэн. Тэгээ үүнийг бид нэр товчоор 2 нэмэх ашиглаад бичдэг. За дараагийн оператор assignment operator. За энэ бол түрүү хэлсэн тодорхой нэг хувьсагчид утга оноож өгөх үйлдэлүүдийг хийдэг. За одоо л код маань A, C гэсэн 2 int төрөлтэй хувьсагч байна. A маань 5 гэсэн утгыг авсан байна. За хамгийн ихнийх нь C тэнцүү А. Тэгэхээр бид нэр A дахь энэ 5 гэсэн утгыг C дээрээ хуулж яана гэсэн. Ерөнхийдөө copy paste хийж байгаа төстэй. Тэгэхээр одоо бол C бол 5 болсон. За тэгээд C-ийн утга маань C тэнцүү 5 гэдэг хэвлэлчээ. За дараагийн үйлдэл маань болохоор нэмэх тэнцүү. Энэ болохоор яадаг вэ гэхээр за бид орно бичлээ шүү.
C нэмэх тэнцүү А гэдэг маань цаанаа бол C тэнцүү C дээр нэмдэг нь А гэсэн энэ бичиглэлийг товчоор ингэж бичиж байгаа гэсэн үг. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр C-ийн одоо байгаа утган дээр бид нэр А-гийн утгыг нэмээд гарсан үр дүнг нь C-д нь буцаагаад олгоно. Тэгэхээр цаанаа бол ийм үйлдэл хийж байгаа. Бид нэр үнийг нэмэх тэнцүүгээд товчлцдаг. Тэгэхээр одоо бол орлуулвал C тэнцүү C маань ихэндээ энэ 7 дугаар мөрөн дээрээ 5 болсон шүү дээ. Тэгэхээр 5 дээр нэмдэг нь за А маань өөрөө ч гэсэн 5 гэсэн утга байгаа. 5. Тэгэхээр C тэнцүү 5 дээр нэмдэг нь 5 буюу C тэнцүү 10 гэсэн ийм үр дүнг бид нэр гаргаж үзүүлэх ёстой. За. Тэгэхээр энэ оператор ажилласны дараа бол C маань одоо бол 10 болсон байгаа. 10-ыг харуулсан. За доотлох нь эхнийхээ төстэй одоо бол харин хасах тэнцүү гэсэн код байна. За тэгвэл энэ цаанаа яг юу болж байгаа вэ? Одоо манайхан тэгтээ баг гадарлаж байгаа хэ. C хасах тэнцүү А гэдэг маань цаанаа C тэнцүү C-гээс хасдаг нь А. Ийм код байна гэсэн. За шууд цаанаа ажиллуулад харах юм бол C тэнцүү. За C маань өмнөх кодноор бол 10 болсон байгаа тийм. 10-аас хасдаг нь. За А маань ерөөсөө өөрчлөгдөг учраас 5 хэвээрээ л байгаа. 10-аас хасдаг нь 5 буюу цаанаа бол C тэнцүү 5 гэсэн ийм үр дүнг бид гаргаж өгнө. Тэгэхээр энэ үйлдэлийн дараагаа C маань 5 боллоо. Ерөнхийдөө дандаа товч бичиглэл нь ийм байдаг гэсэн. За буцаа printf хийсэн. Дараачих нь одоо л хариу үржих А байна тийм. Энэ ялгаагүй мөн л адил. C үржих тэнцүү А гэдэг маань C тэнцүү C-г үрждэг нь А. Ерөнхийдөө энэ товчлууд маань дандаа энэ зүүн талынх нь хувцагч дээр дандаа утгыг бодож оноогоод байгаа. Гэхдээ энэ C дээр А-г үржүүлэх үү, А-г хасах уу, А-г нэмэх үү гэдэг маань энэ тэнцүүгийн өмнөх энэ оператор маань шийдэж өгж байгаа гэсэн. Тэгэхээр хуваах маань мөн адилхан. Цаанаа бол C тэнцүү C-г хуваадаг нь А гэдэг энэ үйлдэлийг бид нэр товчлоод хуваах тэнцүүгээр бичсэн гэсэн. За тэгэхээр одоо манайхан тэм төсөө авсан баг тий. За үржих үйлдэлийн дараа C маань 25 болсон. Яагаад гэвэл эхнийх дээр нь C 5 болсон байгаа. Тэгээ 5-ыг А-гаар үржүүлэх буюу 5 үржүүлээд 25. А тэнгууд буцаагаад нөгөө нэг C-гээ А-даа хуваацсан байна. 25-ыг 5 таваагаад C маань одоо бол 5 болсон байгаа. За одоо нөгөө түрүүний модуль гаргадаг үйлдэл тий. Нөгөө үйлдэлийг авдаг. Үүнийг болохоор бид нөгөө модуль үйлдэл гэж бас яриад байдаг. За тэгэхээр энийг бүгдээрээ нэг бичээд үзье. Энэ маань цаанаа C хуваах тэнцүү А гэдэг маань C тэнцүү C-гээс модуль аваа гэсэн үг. C-г А хуваагаад үйлдэлийг аваад гарсан үйлдэлээ C-д оноо гэсэн ийм үйлдэлийн одоо товч бичиглэл нэ гэсэн үг. За тэгэхээр C маань эхэндээ энэ өмнө 5 болсон юм байна. Тэгэхээр 5-ыг 5 хуваагаад үйлдэлийг гэхэр чинь 5-ыг 5 хуваагаад үйлдэл нь тэг байна те. Яг бол үйлдэл байхгүй. Тийм учраас C маань энэ тохиолдолд тэг болсон байх нэ. За ажлууд үзээд код маань яг зөв үр дүнгээ гаргаж өгнө гэдэг бүгдээр харцгаая. Эхнийх дээр C 5 болох хэвээр. Дараа нь 10, 5, 25, 5 тэг. За тэгэхээр assignment operator маань ийм үйлдэлүүдийг хийдэг байх нь. Бид нар заавал ингэж товчоор бичиглэхгүйгээр түрүүний дэлгэрэнгүй нөгөө нэг бичглэлээр гэсэн бичсэн ч болно аль аль нь ажиллана. Гэхдээ ер нь товчоор нь бичээд ойлгочвол илүү хэлбэр байдаг шүү. За дараагийн operator. За энэ operator маань болохоор хоёр хувцагчийг хооронд нь ер нь харьцуулсан ийм үйлдэлүүдийг хийдэг. За бидэнд A, B, C гэсэн 3 хувцагч байна. За код арах юм бол бид нэр A, B-г тэнцвэнүүдийг шалгасан байна. Дараа нь A, C-г тэнцвэнүүдийг шалгасан. Дараа нь A, B-гийн их багыг шалгасан байна. За ерөнхийдөө энэ оператор маань доор бид тайлбарлая. За хамгийн ихний энэ нөхцөл шалгалт нөхцөл биш энэ оператор маань болохоор A, B гэсэн хоёр хувцагчийг энэ тэнцвүүгийн зүүн баруун талтайгаа хоёр хувцагчийн хооронд нь шалгаад тэнцүү байна уу гэдгийг шалгаад хэрвээ тэнцүү байх юм бол 1 гэсэн утгаар буцаадаг. Тэр A, B хоёр хоорондоо тэнцүү биш байх юм бол тэг гэсэн утгаар буцаадаг. Бид нар өмнөх if-ээс нөхцлөөр сурж ирсэнтэй төстэй. Ерөнхийдөө энэ нөхцөл үнэн байх юм бол true гэдэг шиг бид нар ерөнхийдөө нэгийг буцаачдаг гэсэн. Тэр энэ нөхцөл худлаа байх юм бол false буюу бид нар тэг гэсэн тоог буцаачдаг. Ерөнхийдөө 1 гэдгийг бид дандаа үнэн гэж тооцоод тэг гэдгийг хутлаа гэж тооцоод явдаг гэсэн. За тэгвэл A, B-гээс их гэсэн энэ нөхцөл маань мөн адил.
Хэрэв А Б-гээс их байх юм бол энэ оператор маань нэг гэсэн утгыг буцаана. Тэр энэ биелэхгүй байх юм бол тэг гэсэн утгыг буцаана. За энэ доотлох нь мөн адил ажиллана. За харин энэ нэг анхаарлын тэмдэг тэнцүү гэдэг нэг оператор байна те. Энэ тэгвэл яадаг вэ? Тэгвэл энэ оператор маань энэ хамгийн ихний энэ операторынхаа яг эсрэг нь баггүй юу? Энэ дээр бид нэр AB2 тэнцүү байна уу гэдгийг шалгасан бол энэ дээр бол харин эсрэгээр AB2 хоорондоо тэнцүү биш байна уу гэдгийг шалгана гэсэн. Тэр AB2 тэнцүү биш байх юм бол тэнцүү биш буюу үнэн байна буюу 1 гэсэн утгыг буцаачна гэсэн. Тэр AB2 хоорондоо тэнцүү байх юм бол энэ оператор маань биелэхгүй байна гэсэн үг байхгүй юу? Энэ чинь бол тэнцүү биш байна уу гэдгийг шалгаад байгаа. Гэтэл яг юмсан дээр AB2 хоорондоо тэнцүү байгаад байгаа юм чинь энэ биелэхгүй байна буюу худлаа гэсэн тэг гэсэн утгыг буцаачдаг гэсэн үг. За энийг бол бид нэлээ өмнө үзсэн. Их буюу тэнцүү, бага буюу тэнцүү. За шууд ажиллуулаад бүгд хараад үзье л да. За одоо бүгд харьцуулаад харъя. Хамгийн ихний primitive. AB хоорондоо тэнцүү юу гэдгийг шалгаж байна. Тэгэхээр AB маань 5 5 байгаа маань. Тэгэхээр 5 5 хоорондоо тэнцүү учраас 1 гэсэн үр дүнг энэ оператор маань буцаасан байгаа. За эхний хувьдгийн оронд энэ А хувьдгийн утга хэвлэгдэнэ. Хоёр дахь хувьдгийн оронд Б хувьдгийн утга хэвлэгдэнэ. Харин гурав дахь хувьдгийн оронд энэ операторын буцаасан утга хэвлэгдэж байгаа. Тэгэхээр эхний нөхцөл шалгалтаар энэ оператор маань нөхцөл шалгалт биш шүү. Оператор маань AB хоёр хоорондоо тэнцүү байна уу гэдгийг шалгаад тэнцүү учраас 1 гэсэн утгыг буцаагаад энэ хувьдгийн оронд хэвлэлсэн байна. Тийм байгааз. Окей, одоо ойлгомжтой. За хоёр дахь оператор. Одоо л AC-г хооронд нь харьцуулсан. AC маань хоорондоо тэнцүү биш учраас тэг гэсэн утгыг буцаасан байна. За гурав дахь нь А нь Б-гээс их байна уу гэж 5 5-аас их гэдэг чинь худлаа учраас тгийг буцаасан. 5 10-аас их гэдэг ч гэсэн мөн худлаа учраас тгийг буцаасан байна. Одоо бол хэдүүлээ энэ операторын үр дүнг харж байна гэсэн үг шүү. Буцаасан үр дүнг нь. Дараачих нь 5 5-аас бага бас худлаа учраас тийг харин 12 дахь бүрний оператор нь AC-гээс бага гэдгийг шалгасан учраас 5 10-аас бага гэдэг нь үнийн болохоор 1 гэсэн утгыг буцаасан байна. За одоо түрүүний тэнцүү биш гэсэн оператор. 5 та хоорондоо тэнцүү биш гэдэг чинь худлаа учраас тэг гэсэн утгыг буцаасан байна. Энэ оператор маань. Дараачих нь 5 10 хоорондоо тэнцүү биш гэдэг чинь харин одоо үнэн учраас 1 гэсэн утгыг буцаасан байна. За их буюу тэнцүү 5 5-аас их буюу тэнцүү үнэн учраас 1-ийг буцаасан гэх мэтчлэн. Тэгэхээр эдгээр бол хоёр хувьсгчийн хооронд нь харьцуулсан ийм операторууд байх нэ. За сүүлийн оператор логик оператор. Энэ бас маш төвөгмөл ашигладаг. Ер нь бид нэр өмнө үтсэн нэг if else нөхцөл шалгалтын дээр энийг ер нь төлхөө ашигладаг. За код харцгаая. Бидэнд A, B, C мөн result гэсэн ийм дөрвөн хувьсгч байна. За мэдээж A, B дээр бид нэр logik тэр оператор үйлдэлээ хийчээд гарсан үр дүнг нь result гэсэн энэ хувьсгчтай хадгалж байна. За тэгвэл энэ хоёр n тэмдэг байгаа юм тий. За энэ бол end гэдэг нэртэй logik үйлдэл байгаа. За энэ үйлдлийн оператор нь болохоор 2 n тэмдгээр бичдэг. За өмнөх оператор маань бид нэр хоёр хувьсгчийг хооронд харьцуулж ирсэн тийм үү? Тэгвэл энэ логик оператор маань хоёр дээр харьцуулсан утгыг хооронд нь дахиж харьцуулдаг гэсэн үг байхгүй юу? Жишээлбэл AB2 хоорондоо тэнцүү нү гэдэг нэг харьцуулж чинь нэг оператор байна. Тэнгүүд баруун талд нь CNB-гээс их байна уу гэдэг дахиад нэг хоёр хувьсгчийн хооронд нь харьцуулсан оператор байна. Тэнгүүтээ энэ хоёрыг хооронд нь дахиад харьцуулж байгааг бид нэр логик үйлдэлээр хийдэг гэсэн үг. Тэгэхээр энэ харьцуулалт үнэн байна уу буюу энэ харьцуулалт 1 гэж буцаж ирсэн байвал CB гэсэн энэ харьцуулсан оператор чинь бас биелж байвал үнэн байвал буюу бас энэ 1 гэж бичсэн байх юм бол энэ энд чинь 1 гэсэн утгыг буцаадаг. Жоох ойлгомжгүй байна. Тэгэхээр энд гэсэн үйлдэл маань энэ зүүн талд нь байгаа, баруун талд нь байгаа энэ харьцуулалт хоёулаа үнэн байх юм бол 1 гэсэн утгыг буцаана. Эсрэгээрээ худлаа байх юм бол тэг гэсэн утгыг буцаадаг. Нэгсэндээ түрүүний энэ нэг relational operatorтай ерөнхийдөө бас тустай байгааз хоёр талынхаа харьцуулсан үр дүн шалгаал хоёулаа үнэн байх юм бол буюу хоёулаа 1 гэсэн утга буцаасан л байх юм бол энэ энд чи өөрөө муу адил нэгийг буцаадаг. Худлаах юм бол тгийг буцаадаг. За тэгэхээр за шууд ажиллуулаад харж байгаа. Тэгвэл илүү ойлгомжтой болж магадгүй. За зөвхөн энэ ихний мөр кодыг л хэлээ анхаарах хэрэгтэй шүү.
За хэдүүлээ А, Б-тэй тэнцвэр байна гэдгийг шалгасан байна. За дараа нь C-нд B-гээс их байна гэдгийг шалгасан байна. Тэгээд энэ хоёр хоорондоо хоёулаа биелж гэнэ гэдгийг энэ AND оператор шалгасан байна. За тэгэхээр A маань 5, B маань 5 байна. Тэр энэ ихний шалгалт маань биелж гэн тэ. Энэ маань 1 байна гэсэн үг. Дараа нь C-нд B-гээс их байна уу? C нь 10 юм байна. B нь 5 юм байна. Тэгэхээр 15-аас их гээд энэ нөхцөл маань ч гэсэн энэ оператор маань ч гэсэн биелээд 1 гэсэн утгыг буцааж байгаа. Тэгэхээр энэ AND операторын маань хоёулаа 1 учраас энэ AND маань муу айлгаагүй өөрөө 1 гэсэн утгыг буцаасан байна. За код арах юм бол нэгсэндээ энэ операторын үр дүнд 1 гэсэн утга чинь result дээр оногдно гэсэн. За тэгээд хамгийн сүүлд нь энэ хувь дэгч оронд энэ result буюу түрүүний 1 гэдэг чинь хэвлэгдээд бидэнд саяны энэ 1 гэсэн үр дүнг харуулсан байх нэ. За одоо тэгвэл дахиад AND оператор маань. Гэхдээ зүүн баруун талынх нь оператор нь өөр болсон байна те. За AB тэнцүү. Одоо бол харин C-нд B-гээс бага байна уу гэсэн энэ оператор шалгаж байна. Тэгэхээр C нь 10, B нь 5 юм чинь энэ биелэхгүй те. 15-аас бага байна уу гэсэн нөхцөл шалгахаар биелэхгүй учраас энэний оронд энэ чинь тэг гэсэн утга буцааж байна. Энэ чинь бол 1 гэсэн утга буцаасан хэвээрээ. Харин одоо бол харин AND-ийн хоёр тал маань зүүн баруун тал нь хоёулаа 1 биш байна. Зүүн талх нь 1, баруун талх нь тэг учраас энэ маань тэг гэсэн үр дүнг result-д өгнө гэсэн. За тэгвэл бүгдээрээ үр дүнг харж л та. Тийм ээ те. C-нд B-гээс бага гэсэн энэ AND оператор маань тэг юм байна гэсэн үр дүн өгсөн байна. За тэгэхээр AND оператор маань зүүн баруун тал дахь тэр шалгасан нөхцөл маань хоёулаа үнэн буюу 1 байх юм бол өөрөө 1 гэсэн утгаар буцаадаг. За тэгвэл одоо дараагийнх нь OR. OR үйлдэл. Энэний учрыг нэг ойлгочих юм бол манайхан гайгүй дээ. Эхэндээ жоохон бодолж магадгүй шүү. За OR үйлдэл маань за мөн л адил зүүн баруун хувьсгчийн үр дүнгээс хамаарч бас өөр нэг үр дүнг буцаана. Гэхдээ энд маань зүүн баруун тал хоёулаа заавал нэг үйлдэл нэг байсан шүү дээ. Тэгвэл харин OR маань болохоор зүүн баруун талын маань аль нэг л нэг байх юм бол өөрөө нэгийг буцаачдаг байхгүй юу? Тэгэхээр энэ ч нэг байж болно. Энэ ч нэг байж болно. Энэ нэг байлаа гэхэд энэ тэг байсан ч гэсэн хамаагүй. Аль нэг л нэг болчихвол юм бол энэ OR үйлдэл маань нэг гэсэн утгыг буцаана. Ямар үед тгийг буцаах вэ гэхээр хоёр зүүн баруун тал маань хоёулаа тэг үед энэ OR маань тэг гэсэн үр дүнг result руу өгнө гэсэн. За тэгэхээр шууд үр дүнг нарч л та. А, Б тэнцүү байна уу гэдгийг шалгасан. Тэгэхээр А, Б тэнцүү буюу энэний оронд 1 гэсэн үр дүн буцаж байгаа шүү дээ. Тэгэхээр уусаа 1 гэл 1 л бүтцсэн бол энэ маань автоматар шууд 1. Энэ хойдлын хоёр дахь нөхцөлийг шалгах хэрэг байхгүй. Ягаад гэвэл бид нар хүсэж байгаа тэр 1 гэсэн үр дүнгээ эхний оператороор л авчлаа гэсэн. За харин хоёр дахь нь А, Б хоорондоо тэнцүү биш байна уу гэдгийг шалгаж байна. Тэгэхээр 5 хоорондоо тэнцүү биш байна уу гэсэн оператор маань бидэнд тгийг буцаана. Окей. Тэгэхээр тэг буцаж байгаа учраас бид нэр дараагийн энэ оператор шалгана гэсэн. C-нд B-гээс бага байна уу? C маань 10, B маань 5. Тэгэхээр 15-аас бага байна гэсэн нөхцөл маань мөн ялгаагүй тгийг буцаана. Тэгэхээр нөгөө энэ OR-ыг чинь хоёулаа тэг буцчихлаа. Тэгэхээр энэ OR маань өөрөө тгийг буцаана гэсэн. За хамгийн сүүлийн логик үйлдэл. Not. За not-ыг хэдүүлээ арай жоохон хэлбэр жишгээр авч үзье. Тэгвэл арай жоохон толгойн өрж магадгүй. За энэ операторыг харах юм бол бид нэр A, B хоёр хооронд тэнцүү байна уу гэдгийг шалгаж байна. Хоёр тэнцүү оператор байна те. Тэгэхээр энэ тохиолдолд A, B маань хоёулаа 5 тэнцүү учраас 1 гэсэн үр дүн буцна. Тэнгүүт not маань ерөнхийдөө энэ хойно байгаа энэ үр дүнгээ эсрэгээр нь солилцдог байхгүй юу? Хойно хэрвээ 1 байгаа учраас not авчих юм бол энэ маань тэг болоо хувирчдаг. Эсрэгээрээ хэрвээ not тэг байсан бол энэ маань 1 болж хөрөгдөг гэсэн. Ерөнхийдөө энэ хойно анхаарлын тэмдгийн хойно байгаа энэ л үр дүнгийн эсрэгээр нь солидог. Тэгэхээр А, Б хоорондоо тэнцүү энэ дээр нэг ирнэ. Not болчингууд нэгсэндээ result нь одоо бол тэг гэсэн үр дүнг өгж байгаа гэсэн. За үр дүнгээс харах юм бол за дахиад хэлбэл харчаа. За тийм ээ те. А, Б хоорондоо тэнцүү тэрний not бол тэг шүү. Бидэнд сая тэг гэсэн утга өгсөн те. За тэгвэл эсрэгээр нь ингэчил та. B, C-гээс баг биш B, C-гээс X үр дүнг авчээ. B маань 5, C маань 10 шүү. Тэгэхээр B маань C-гээс их гэсэн энэ оператор маань өөрөө худлаа юм чинь тгийг буцаана. Тэнгүүт одоо not маань ажиллангуудаа тгийг маань эсрэгээр 1 гэж солиод result маань одоо 1 гэсэн үр дүнг авна гэсэн үг. За тэгвэл одоо хэлээ энэ солиод. За одоо ажиллаад харъя.
Одоо бол result маань нэг гэсэн энэ not operator маань нэг гэсэн үр дүнд буцааж өгч байна гэсэн. За тэгэхээр ерөнхийдөө log operator маань and, or, not гэсэн ийм 3 янз байдаг байна. За бүгдээр энэ 6-аар харах юм бол санийн үйлдэлүүдийг энэ дээр өснөлтөөр гаргаад өгсөн байгаа. За input маань хэдлээ 2 хувьсагч гэдээ ойлгоорой. Энэ ортлын 2 input-ыг маань. За тэгэхээр end үйлдэл дээр 2 хувьсагч маань хоёулаа 1 байх юм маань үр дүн 1 байдаг. Аль нэг нь 1 байх юм бол буюу бас хоёулаа тэг байх юм бол үр дүн тэг байдаг. Харин or үйлдэл маань 2 хувьсагч маань аль нэг нь л 1 болчих юм бол үр дүн 1 болж байгааз. Хоёулаа 1 байх юм бол мэдээж 1. Хоёулаа тэг байх юм бол харин 1. Харин not log үйлдэл маань хувьсагч маань тэг байх юм бол үр дүн 1 болно. 1 байх юм бол тэг болно. Яг зэрэг солидог. Тэгэхээр log үйлдэл маань ингэж болоо. За C-нд маань ерөнхийдөө гол төлхөө ашигладаг операторууд маань эднэр байлаа. Бид нэр энийг цааш таашдаа ер нь байнга ашиглаад явцгаана. За өнөөдөр жишээ маань нэлээд урт боллоо. Хамт ирсэнд баярлалаа. Баяр таа.